За энэ удаагийн хичээлээр бид Google Keyboard-ын талаар үзэх болно. За бид бол өмнө Google Keyboard-ын талаар хичээл хийсэн. Гэхдээ энэ удаагийн хичээлээр юу хэлэг үзэх вэ гэхээр Азийн орны хэллүүдийг хэрхэн ашиглаж бичих талаар үзэх болно. За тэгэхээр Play Store руу оръё. За Play Store руу ороод за энийг устгаад Google Input гэвэл за энэ зүйлүүд гарч ирж байна. За хамгийн анхных нь бол Hindi input буюу энтхэгийн хэл, handwriting input буюу гараараа бичгээр суулгана. За дараа нь Chinese input, Japanese input, pinyin input гэсэн байна. За жишээ нь Japanese input руу оръё. За энийг бол би суулгасан байгаа. За энэ би одоо өөрийнхөө утсан дээр бол Google input, Japanese input, Korean input, тэгээд Google handwriting input гэсэн 3 keyboard-ыг суулгасан байна. За message руу ороод эднэрийг хэрэглэж үзье. За жишээ нь би одоо энд бол англиар бичиж байна. За энэ доороо дэлхийн зураг дээр дарах юм бол би монголоор бичнэ. За тэгэд дэлхийн зураг дээр удаан дарах юм бол энд одоо бусад keyboard-нууд гарч ирж байна. За бусад keyboard-нуудаа идэвхжүүлэхэд бол энд дараад за би Солонгосыг идэвхжүүлье. Хятадыг идэвхжүүлье. Японыг идэвхжүүлье. За мөн handwriting модыг бас идэвхжүүлье. За мөн энэ доор Google Voice Typing гэдгийг идэвхжүүлсэн байгаа. За хэрвээ та Voice Typing хэрэглэдэг бол заавал энийг асаах хэрэгтэй. Тэгэхгүй бол таны микрофон чинь ажиллахгүй, юу ч бичиж чадахгүй. За тэгэхээр одоо эдрийг бүгднийг шалгаж үзье. За message руу ороод за англи хэлээр болсон. За энэ дээр дахиж дарах юм бол Солонгос хэл гарч ирж байна. За тэгээд Солонгосоор ямар юм байт юм бол за ингэж бичээд үзье. За хангук гэж бичээ. За буруу зөв бичиж байгаагаа мэдэхгүй байна. За за энэ бол та. За ингээд солонгосоор бол ингэж бичнэ. За ингээд symbol tab руу ороод ингээд сольж болно. За мөн дахиад дэлхийн зураг дээр дарах юм бол за энд бол юугаар handwriting мод гарч ирж байна. За энэ дээр мөн hello my за энэ бол space-ийн доотлын саарлна. Name is Бимба. Гэт зааваад. За энэ бол нэлээд одоо багасгасан маш цөөхөн зүйлтэй. Энд чинь үсгнүүд бүгд байхгүй. Цэг тастал асуултын тэмдэг байна. За дараагийн хэлэг үзье. За дахиад буцаад солонгос болж байна. Дахиад дарвал за энд Япон хэл байна. За одоо Япон хэл дээр ваташи гэд одоо ингээд юм бичиж болж байна. За энэ бол зай авах товч байна. За энэ суман дээр дарвал за ингээд нэг үг бичсний дараа бол дараагийн хувилбарууд нь гараад ирд юм байна. За энэ дээр нь дараад өөр юм бичиж болно. За энэ дээр дарвал англиар мөн бичиж болох нь байна. Англи, латин галиг болон Японы хооронд шилжиж байна. За тэгэхээр энэ суман дээр дарая. За одоо англи хэл рүү яаж шилжих вэ?
тэгэхээр за энд манай дэлхийн газрын дэлхийн зураг байна. За энэ дээр дахиж дарвал дахиад энэ хэсэг рүү орсон байна. За энд бол ингэ бичиж болж байна. За ингээд дараа тавил одоо ингээд англи, монгол гэдэг дахиад буцаад цикл дээр орж байна. За одоо энэ бол Google Voice Typing. За мөн л одоо бичлэг хийж байгаа болохоор энэ дээр дуу хурааж болохгүй байна. За ингээд Google-ийн аппликейшнуудыг, Google-ийн хэлнүүдийг ашиглах хичээл маань энэ түрээд өндөрлж байна.